За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдөр бол 25 оны 10 сарын 1-ний лав гараг. Өнөөдөр холбооны төв засгийн газрын санхүүгийн жил эхэлж байна. Өчигдрийн мэдээгээр ярьсанчлан холбооны засгийн газар бол одоо төсөөгүйгээр ийхүү эхлүүллээ. За нэгэнт төсөөгөө учраас холбооны засгийн газрыг бол үндсэндээ хааж байгаа гэдэг ийм мэдээллийг цагаан ордны зүгээс өгч байна. За хэвлүүдийн мэдээлж байгаас үзэхэд өнөөдрийн өглөөний байдлаар Конгрессийн ордон бол бүрэн хаалттай. За Капитол хил орчимд бол зөвхөн хамгаалалтын болон цэвэрлэгээний цөөн хүмүүсээс өөр хүн байхгүй байна гэсэн ийм мэдээлэл өгж байгаа. Цаашдаа энэ мэтээр холбооны яам агентлагууд төрийн байгууллагууд үйл талгаа барих ийм төлөвтэй байна. За өчигдрийн мэдээгээр мэдээлсэн хамгийн түрүүнд хаагдсан салбар бол үндсэндээ аялал жуулчлал болон амралт зугаалгын газруудыг бол бүрэн хаагдсан байгаа. За эдгээр бол мэдээж Вашингтон ДС дэх музейнүүд дээр нь амралт зугаалгын паркууд бол үндсэндээ хаасан байдалтай байна. За түүнчлэн хэвлүүдийн мэдээж байгаас үзэхэд цэргийн албан хаагчид энэ хугацаанд мөн цалин авахгүй байх боломжтой гэж мэдээлж байгаа. За улмаар цэргийн албанд алба хаасан Ахмад дайчдын үйлчилгээ эдгээр хүмүүст үзүүлдэг тусламж үйлчилгээ бол үндсэндээ хаагдана гэсэн ийм мэдээлэл байна. За мөн Medicare болон Medicaid зэрэг тусламж тэтгэмжийн төлбөрүүд саатна гэдэг. За ийм мэдээлэл байна. За мөн нисэх буудлууд дээрх нисэх хөдөлгөөний зохицуулагч болон гайлын ажилчнуудын хувьд цалингүй улмаас цөөхөн ажилуулах. За үүний улмаас нисэх буудлууд дээр ихээхэн ачаалал үүсч урт дараалал үүснэ гэсэн ийм анхааруулга бас гарч байна. За цаашлаад мэдээж нийгмийн даатгалын үйлчилгээ, за мөн төрөөс үзүүлдэг янз бүрийн халамжийн тэтгэмж зэрэг үйлчилгээ, тусламж дэмжлэг төлбөрүүдийн систем бас саатал үүсч хязгаарлалтууд хийгднэ гэсэн ийм мэдээллийг бол үндсэндээ өгж байна. За ингээд үндсэндээ холбооны нэгэн шаардлагатайгаас бусад төрийн албан хаагчид гэртээ цалингүй суух ийм өдрүүд ийхүү эхэллээ. За улс төрийн хүчнүүд бол одоогийн байдлаар бие биенийгээ онилсон, муулсан мэдээлэл хийхээс цаашгүй байна. За улмаар одоогийн байдлаар ямар нэгэн тогтолцоонд хүрэх шинжгүй. Тиймээс энэхүү төсөвгүй засгийн газрын үйл ажиллагаа хэмнэн хаалттай хязгаарлагдсан ийм байдал хэзээ хүртэл үргэлжлэхийг одоогийн байдлаар мэдэх боломжгүй байна. За харин энэхүү төсөвгүй болсон цаг үед цорын ганц үйл ажиллагааны хэвийн явагдах төрийн байгууллага бол мэдээж USCIS буюу цагаачлалын алба. За цагаачлалын алба бол холбооны төсвөөс гэхээсээ хүмүүсийн төлж байгаа өргөдлийн хураамжаар санхүүждэг ийм цорын ганц байгууллага. За тиймээс төсөвгүй сууж байгаа энэ цаг үед үйл ажиллагаа хамгийн бага өртөж байгаа байгууллага бол USCIS гэж мэдээлж байгаа. За мөн хил хамгаалах байгууллага цагаачлалтай холбоотой байгууллагууд өнгөрсөн хугацаанд батлагдаад байгаа One Big Beautiful хуулийн хүрээнд хангалттай санхүүжилт орсон учраас хууль бус цагаачлалын баримтчилгаа тэднийг авдан гаргах зэрэг ажиллагаа ямар нэгэн саад учрахгүй гэсэн ийм мэдээллийг хийж байна. За хүмүүсийн санаа зовж байгаа асуудал бол үндсэндээ түр хугацаагаар ажилгүй сууж байгаа хүмүүст биш. Харин түр хугацаагаар ажилгүй болсон хугацаанд бүр мөсөн ажилласаа халагдах ийм эрсдэл бүрдсэн байгааг бол хэвлүүдээр анхааруулan ярьж байна. За үүнийг бол цагаан ордон өмнө нь бол хэлж ярьж байсан. Тиймээс магадгүй эдгээр хүмүүсийг төсөвгүй гэсэн шалтгаанаар бүр мөсөн ажиллаас нь халах, грэгийн цоцлох ийм ажил өрнөнө гэсэн төлөвтэй байна. За тийм ч учраас Вашингтон ДС хот орчмын хот тосгодууд холбооны ажилчид олноор оршин суудаг хотуудын хувьд эдгээр хүмүүст чиглэсэн нийгмийн шин чанартай сайн дурын хандив цуглуулах цаашлаад халагдсан хүмүүст ажлын байр олгох зэрэг ажлуудыг эхлүүлсэн тухай өнөөдөр бас хэвлэлүүдээр ярьж байгаамаа. За ингээд ямар ч тач Трампын 2 дахь засгийн үед дахин government shutdown буюу төрийн байгууллагууд үе таалгаа барьлаа. За бид бүхэн бас санаж байгаа Трампын өмнөх засгийн үед мөн засгийн газар хаагдаж байсан. Тухайн үед хамгийн урт хугацаагаар буюу миний санаж байгаар бараг 30 гаруй хоног, бараг 35 хоног хаагдаж байсан.
ийм үйл явдал болж байлаа. За тэгвэл энэ удаад түүх дахин давтагдаж холбооны засгийн газар төсөөгөө хаагдсан за ийм мэдээ байна. За ингээд цаашдаа мэдээж төсвийн хүрээнд за Конгресс цагаан ордны хүрээнд болж ирэх үйл явдлыг цаг тохоо хэдэн мэдээлсээр болно. За өнөөдрийн тухайд мөн олон хүнээс ирж байгаа асуултуудын нэг бол за ногоон гардны суглаа хязээ эхлэх вэ гэдэг ийм асуулт байна. За энэ жил ямар нэгэн зүйл болж байгаа гэдэг нь бол маш тодорхой байна. Ягаад гэвэл өмнөх жилүүдэд ногоон гардны суглаа явагдах нөхцөл хугацаа зэргийг за бараг сарын өмнө мэдээлдэг байсан. За тэгвэл энэ удаад өнөөдрийн байдлаар ямар нэгэн мэдээ гараагүй шинжлэгдээгүй байна. За олон түмний хувьд мэдэж байгаа нэг зүйл бол энэ жилийн тухайд ногоон гардны суглаанд бүртгүүлэхэд $1 хураамжтай болсон гэдэг. За ийм мэдээлэл байгаа. За энэ мэдээлэл бол үндсэндээ холбооны бүртгэлийн албанд бүртгүүлсэн шинжилсэн журамтай холбоотой ийм мэдээ байна. За тиймээс магадгүй төлбөрийн систем нэвтрүүлж байгаа учраас ийхүү ажил хойшилж байж магадгүй. Үгүй бол ямар нэгэн өөр журам процесс нэвтрүүлэхээр ийхүү хугацааг зарлахгүй байж магадгүй гэсэн ийм тамга байна. За ингээд ихэнх тохиолдолд бол 10 сарын эхний 7 хоногт нэгддэг. За ингээд өнөөдөр 10 сарын 1-ний байдлаар бол ногоон гардны суглаатай холбоотой за 2027-тэй холбоотой ямар нэгэн аль бие усны мэдээлэл хараахан гараагүй байна. За ингээд цаашдаа мөн ногоон гардны суглаатай холбоотой шинжилсэн мэдээллийг цаг тохоо үед нь мөн мэдээлэх болно. За та бүхэнд өнөөдөр ажлын дараагаар 10 сарын 1-нд Вашингтон дэс орчимд юу болж өрнөж байгаа тухай товчхон мэдээллийг хүргэлээ. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгчдтэй маш их баярлалаа. Та бүхэн хэрвээ манай сувагтаа subscribe хийгээгүй үзэж байгаа бол за яг subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэж хүсэж байна. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Баярлалаа.